Монгол Улсын хэмжээнд 5 дугаар сарын 2 дахь 7 хоногийн өдрүүдийг бас Монголын татвар төлөгчдийн өдөр гэж ингэж уламжлал болгон тэмдэглэдэг ийм цаг уламжлалтай. За өнөөдөр энэ ажлын хүрээнд бид Шарангол суманд Австрали багшлаланд тэмцээн оролдооныг зохион байгуулаад явж байна. Монгол Улсын үндсэн хууль заасан эрх үүргийнхаа хүрээнд иргэн бүр татвар төлжд улсын төсөв төвлөрүүлдэг ийм уламжлалтай. За манай Шарангол сум энэ жилийн хувьд бол улсын төсөвт 2.2 тэрбум төгрөгийг төвлөрүүлэх үүрэгтэй. За энэ үүргээ 111% биелүүлээд ингээ явж байна. Нэг зүйлийг зориуд онцлон тэмдэглэж хэлье гэж бодож байна. Татвар төлөгч гэхээр зөвхөн бизнес эрхэлдэг хүмүүс байдаггүй маа. Энд хөдөө аж ахуй, мал аж ахуй, төрийн албан хаагчид, бизнес эрхлэгч гэдэг бүгдээрээ хамрагддаг. Энэ нь эх орондоо оруулж байгаа хувь нэмэр гэж би хувьдаа ойлгож байна. Тэм учраас өнөөдрийн энэ үйл ажиллагаа болон нийт татвар төлж байгаа иргэдтэй татврын өдрийн мэндийг өргөж эрүүл сайн сайхан бүхнийг хүсье. Өдрийн газраас зохион байгуулж зөвлөсөн арга мэдээлэл гол тэмцэлд орж бүгд намжласан. Татвар төлөгчдийн өдрүүд 2024 арга хэмжээний хүрээнд би хариуцлагатай татвар төлөгч Урайндор Тархуул аймгийн Шарангол сумын төрийн болон төрийн өмчт байгууллагуудын дунд гар бөмбөгийн нөхөрсөг тэмцээн боллоо. Тус тэмцээнд засаг даргын хамгаалын газар 2 дугаар сургууль, соёлын төв 2 дугаар цэцэрлэг, эрүүл мэндийн төв 14 дугаар цэцэрлэг, галт төмөр унтрах аврах 55 дугаар анги, Дулаан Шарангол төрийн өмчт хувьцаат компани 19 дугаар цэцэрлэг, Шарын гол өртөө гэсэн нийт 10 баг тамирчид оролцож, нийлбэр оноогоор 1-р байранд 2 дугаар сургууль, 2 дугаар байранд засаг даргын хамгаалын газар, 3 дугаар байранд галт төмөр унтрах аврах 55 дугаар анги тус байр эзэллээ. Олон авийн хүүхдүүдийн одон болж гэлсаадаа та бидний ихлийг алдаавид тамирчны ялал хэмтхэн одоогүй та бидний ихлийг алдаавид тамирчны ялал хэмтхэн одоогүй. За өнөөдөр ингээд татвар төлөгчдийн өдрийн уулзалт тэмцээн бүр болон говийн эмчтэн 11 баг тамирчид амжилттай оролцож өмнө гаргасан байна. Амжилт үзүүлсэн та бүхэнд баяр хүргэе. Төрийн дор татвар оршноо, татрын дор өмнө оршноо гэдэг энэ үг бол хизээ болоо байх ёстой. Бүр байгаа зүйл ёстой. Ийм агуулгаа та бүхэнд үзсэн амжилт үзээ татвараа захиад өгөөрэй. Шарангол суманд 2023 онд
улс шалан аймаг орон нутгийн төсвийн хөрөнгө болон Шарангол сумын хууль урхаа нийгэм хариуцлагын гэрээний хүрээнд нийт 25 төсөл арга хэмжээг 12.5 тэрбум төгрөгийн хөрөнгөөр санхүүжүүлсэн байгаа. За энэхүү санхүүжилтийн их үүсвэр бол бид бүхэн татвар төлөгч иргэн аж ахуй нэгж байгууллага төрийн байгууллагуудын бүх хүмүүсийн оролцоонд орсон татвар төлөгчдийн хөрөнгөөр босч байгаа юм хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт юм аа. Энэхүү ажлуудаас дурдах юм бол улсын стандарт нийцэн хөл бөмбөгийн талбай за мөн сум доторх цэвэр бохир усны шугам шинжилгээний засварлах ажил за мөн Улаанбаатар Шаранголыг холбосон авто замын зураг төсвийн ажил гэх мэт томоохон төсөл арга хэмжээнүүдийг хэрэгжүүлээд 25 төсөл арга хэмжээг хэрэгжүүлээд байна. Тэгэхээр энэ бүхний ард татвар төлөгч иргэн аж ахуй нэгж бүгд байдаг шүү. Татвар төлөгч иргэн аж ахуй нэгж та бүхэндээ татвар төлөгчдийн өдрийн баярын мэнд хүргье.